За сайн байцгаана уу. Fairtex Mongolia-гийн хамт олон яг одоо Шандас MMA клубын гадаа ирсэн байна. Өнөөдөр бидний онцлог зочин бол Тулааны анхны гавьяа тамирчин MMA Шандас клубын үүсгэн байгуулагч Жадбагийн наран тоглолттой уулзнаа. За татгш хамтаа орцгоё. За ингээд 60 жилийн түүхтэй Fairtex брэнд шинэ бараа бүтээгдэхүүний дээжтэй болсон. За түүнийгээ Тулааны анхны гавьяа тамирчин наран тоглолттой бүтээгдэхүүний дээжийг одоо өгөхөр зорь ирлээ. Аваад үгүй авах. Шилний шилрүү өсөлтөд их хамгаалт болдог юм шүү дээ. Тийм байна. Баярлалаа. Залчих. Энэ өстө гоё юм байна. Энд ч одоо жинхэнэ юу болчиход Тайландд энэ хөрөглийг дэлхийн авраг болоход олдог шүү дээ. Тэр үед нь очиж авах гээд чадаагүй. Анх гараад нэлээд одоо тамирчид ч одоо ингээд энэ шилбэний дотор гаднаас буюу одоо энэ гадамтлын ялангуяа нарийн тахилзуур ясыг өшгөлж хугалдаг болчиход байгаа юм. Тэгэхээр одоо тамирчдыг сайхан бэлдэх юм байна. За ингээд хоёул. За тэгээд мэдээж одоо One Championship холбооны анхны дэлхийн авраг мэдээж хүн бол одоо Fairtex-ээр бол гойхон зүйтэй. Тийм учраас тань. Ингээд жижигхэн гар мэдтэй. За баярлалаа. Fairtex Mongolia Батхүү маань манай одоо шанс дивжийг байнга одоо урамшуулж дэмжиж тамирчин залуучуудын маань алдар нэрэнд хүрээгүй байхад нь авраг болж амжаагүй байхад нь анханаас нь дэмжиж ингэж урамшуулж ирсэн. Тэгээд шөнөр маань ч гэсэн одоо тэгээд буцаад Батхүү ахыхаа одоо урамшуулсан энэ урмын сайхан дэмжлэгийг нь авч сайхан амжилтаар хариу барьж одоо баярсан талархснаа илэрхийлж явд юм аа. Батхүүдээ баярлалаа. Fairtex Mongolia.